Сайн байцгаана уу үзэгчдээ, Sweet Kitchen-ийн шинэхэн дугаарыг хэлж байна. Энэ удаагийн дугаар бол бид нэр удахгүй болох гэж байгаа сар шинтэй холбогдуулаад за буусны чимхэлт олон төрлийн салаатууд за тэгээд амттангуудыг та бүхэнд хийж үзүүлэхээр бэлтлээ. Өнөөдөр бол манай Sweet Kitchen маань зочноор за болор туяа болон баасан жаргал гэсэн энэ хоёр сайхан бүсгүй ирсэн байна. За болор туяагийн маань хувьд бол Facebook нэр нь Crystal Ray Brown. За тэр нэрээр нь манайхан сайн мэдчихэж магадгүй. Тэгээд бас Christie's Kitchen гэсэн ийм пэйж хуудсыг бас хөтэлдэг ийм бүсгүй байгаа. Өөрийгөө танилцуулна уу? За намайг болор туяа гэдэг. Би голомт банкнд ажилладаг. Одоогоор декреттэй гэртээ байгаа. Тэгээд ер нь бол галтгоонд бол жирэмсэн болсноос эхлээд галтгоодоо их найзалж эхэлсэн. Тэрнээс өмнө бол их галтгоо гэж тэгдэггүй байсан. Тэгэл жирэмсэн болсноос эхлээд хоол хийгээл байжсэн чинь Sweet Kitchen гэдэг групп байдгийг мэдээд орсон. За нэг 10,000 гишүүнтэй байхад орсон байна. Жил хагас юм орсон тий. За одоо бид нэр 70,000 гараа хайх. Тэгээ одоо 70,000 гаруй гишүүнтэй болсон байна. Тий. Болоод их өрчсөн байна шүү дээ. Тийм орсон шүү дээ. За тэгээд нөхөр хүүхдийн амт амьддаг тийм ээ. Нөхөртөө хүүхдтэйгээ яагаа. За баярлалаа. Баасан жаргалын маань хөө? За санацгаана уу. Баасан жаргал гэдэг. Одоогор бас болрогийнхаа адилаар бас хүүхдээ аваад гэртээ сууж байгаа. Гадаад худалдааны Мотог компанид ажилладаг. Одоогор бас тий ажиллаагаа ер нь бол 3 жил шахуу болж байна. За ер нь бол угаасаа хоол хийх дуртай. Тэгээд хоолыг сонирхолтой. Тэгээд айл гэр эзэгтэй болсноос хойш угаасаа миний өөрөгч гэдэг утгаараа ер нь бол хоол хийх угаасаа сонирхолтой. Юу нөхөр хоёр хүүхдийн хамтаа амьдардаг. За Sweet Kitchen групптэй хизээгээр нэлцсэн блэ? За одоо ер нь бол жил болох гэж байна. Арай боллоогүй нэг. Ер нь итгэдэг шүү нөө. Ер нь бол итгэвтэй. Тэгээ орсон жаргалыг бас харна, дагаж дуурайж хийн. Тийм. Тэгээд завтай үедээ болж байгаа сурах хийсэн боломжтой гэсэн жаруудаас оруулах дуртай. За өнөөдрийн үед баасан жаргал юуг бүсгүйчүүдтэй үзэгчдтэй зааж өгөх. За өнөөдөр би ерөөхдөө би энэ өнөөдрийн хөнгөн зурш гэж яхаа нэрлсэн байгаа. Энийг бол ерөөхдөө би өглөө болгоно нөхөртөө хийж өгдөг. Манай нөхөр аягүй дуртай. Ер нь нөхөр гэлэх манай гэр бүлийнхэн идэх аягүй дуртай. Хөнгөн зурш мөртлөө маш ууйг. Тэгээ ширээн дээр тавиад ингээд өгсөн ч гэсэн ширээ маш чимээ маш амархан болдог. Тэгээ амархан их хялбар хэдхэн 20 мянган болчих. Тийм амархан хөнгөн зурш байгаа. За өөр тэгээд хоёртоос хамтраад буусны чимгэлт хийн гэж ярьсан байгаа. Олон төрлийн буусны чимгэлттэй. Манай монголч одоо удахгүй цагаан сар болох гэж байна. Тэгээд бид нар угаасаа уламжлалт олсон мэдээж бөөрхий бузаа хийдэг. Яг хаа сонирхуулах, бас сонирхолтой байх үднээс олон төрлийн чимгэлт бас нэг юм чимгэлт байдаг юм байна гэсэн санааг бас өгөхүүднээс бас бэлдсэн байгаа. За баярлалаа. За тэгэхээр болор туяагийн маань хувьд кек одоо бид нэр хамгийн түрүүнд юу хийх вүлээ? Хамгийн түрүүнд бид нэр эхлээд мус кек, гүзээлтэнтэй мус кек хий гэж ярьсан байгаа. За тэр маань бас сар шинийн баяр ширээний чимэг болохоор тийм ээ. Яг ойр дотныхаа хүмүүстэй урд урд нь тавиад өгөх тохиромжтой десерт маягаар тий. Яг том торт маягаар биш арай нэг өөр маягаар тий. Жижигхэн яг хүмүүсийн порц орон жижигхэн бэлтгэсэн тийм. За өөр бас бор явын хийх гэж байгаа тийм ээ. Яг цагаан сараар хүмүүс аяг евэ иддэг. Бас тэрнээс гадна яг суур евэ хийгээд бас чадсангүй тэ хаялаа. Тий, суур евэ бас хийж бодчихсон. Хэвэн олцсонгүй. Тэгээ бор евэ хий бас бор евэ гэж хүүхдүүд хүмүүс юу аяг дуртай иддэг тэ. Тэгээ баг багт бид нар ч баяг бор евэ иддэг байлаа шүү дээ. Тэгээ одоо бор евэ яаж идэх вэ? Тэгээд бас нэг хэд тий ногооны цагаан сараар хийж болохоор амархан салаад гарын дор ухраалаад хийдэг. Тэгэхээр одоо бүгдээрээ эхнийхээ кексээ авах тий. За кексэн маань яг мус кекнийхаа кексийг нь болохоор зүгээр энгийн хамгийн энгийн ванила кексний жураар хийж байгаа. За ингээ кексийг хамгийн эхлээд 4 өндөг маань тасалгааны температур байх хэрэгтэй. 4 өндөг хийчихье. За би нэг бүсгүйгээс сурсан. Одоо өнгийг үзүүртэй юм зүйл дээр ингэж цохихгүй, хатаа юм дээр ингэж цохиод явал нөгөө хасан өндгүү гэдэг чинь тий. Тэгэхээр хатаа зүйл дээр цохиож үзээрэй. За дараа тгий sorry гэдэг. Тэгээ энэ зогсон байгаа энийг хийчихье.
Одоо хэдэн шиг хүнд гарч байгаа? 4. За 4 хүнд. Яг хуу мус кекний маань кексийг бол хүмүүс өөрсдөө дуртай бас хийж чаддаг кексээр хийсэн ч болно. Ялангуяа хамгийн энгийн кекс байгаа. Аха. Зүгээр уйлээд суур маялдаг. Тийм. Учраас тийм. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. За тэгээд сахар өндгөө сайн миксэрчснийхаа дараа гурлаа дээрээс нь шигшиж байна. Болохоор хугацааны хувьд тэгэхээр энэ нэг арай порцн арай бага нэг нэмгэндүү кекс хийж байгаа болохоор бол гайг хурдан 30-аад минут болчихно. Зузаан байвал хамт 45 минут болно. The present has no ribbon. Your gift keeps on giving. What is this I'm feeling? Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Golden Home. За ингээд бэлэн болсон зураг маань нэг юм хөө. Тэгээд энийгээ тосолж бэлдсэн хэвэндээ хийгээд 180 градуст 30-аас 35 минут орчих. Ер нь харж байгаа тавчна. So let's raise the bar and our cups to the stars. She's up all night to the sun. I'm up all night to get some. She's up all night for good. За одоо бүгдээрээ кекнийхаа мусыг хий. Тэгээд мусыг бол янз бүрээр хийж болдог. Энэ удаа би болохоор хүмүүс гард орох материалаар гэдэг нэг таргаар яаж мус кек хийх вэ гэдэг юм зүйлээ. Хүмүүс нэг тарган турт аягүй хийж чаддаг тий. Тэрэн дээр одоо нэг 2-3 юм ингээл мус кек болчтой. За хамгийн эхлээд бид нэр 100 мл сүү байна. Тэгээд сүүнд эхлээд желатина дэвтэй тавьчих. Энэ сүүн бүлээн сүү байх уу? Зүгээр бүтэн сүү. Зүгээр бүтэн сүү. Хүмүүс нь желатин яаж хайлуулах гэдэг байдаг шүү дээ. Желатин би болохоор ингэж хайлуулдаг. Эхлээд желатинд сүүгээ хийгээд тавьчих. За. Сүүгээ хийгээд ингээд хахад ингээд огчих. Тэнгүүд чинь бүх сүү чинь желатиндаа ингээд уугаад нэг дэвтчтэй желатин. Тэрний дараа хайлуул илүү амархан хайлна. За желатинаа дэвтчих хооронд хэдүүлээ тарагтай мусыг хий. Энэ бол надад бол нэг 500 мл тараг байна. Энэ тараг маань болохоор юу вэ? Яг нэг бүрсэн тараг байдаг шүү дээ, тийм нэг илгэн зөөл нэг цэцгийтэй юм шиг тараг байдаг шүү дээ, тийм. Эсвэл та нар дэлгүүрийн тараг шиг л цэцгээ хийж амтыг нь жоохон зөөлж өгч болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Golden Home. За хамгийн эхлээд бид нэр цэцгээ хийгээд хэдэн грамм цэцгээ вэ? Тийм. Ер нь өөр хаамтандаа тааруулаад тийм амсаж үзэж байгаа л энэ бол нэг 200 грамм орчим орчихсон сая. Тэгээд бас нэг 9 чихэр хаана 100 грамм орчим тийм. Өөр ингээд таргаа одоо зарим чихэрлэг иддэг шүү дээ. Зарим нь эсвэл сашуунаар ч идэж болно. Тэгэхээр кек учраас жоохон чихэрлэгдөө байрлал зүгээр идэх. Одоо энэ гараар утган тийм. За энэ дээр нэг гүзэлцгийн сироп байгаа. Эсвэл өөр юу ч хийж болно. Энэ дээр би эсвэл нэрсний чанмал гэдэг шүү дээ. Нэрсний чанмал хийж бол аюу гай амттай бас болчтой. Яг гүзэлцгэнтэй кек гэж байгаа учраас гүзэлцгийн сироп хийчихээ. Нэг ойрцоогоор нэг 2-3 ялбах. За ингэсэн. За гүзэлцгийнхаа сиропоо хийгээд ингээд гоё ягаан өнгө оруулаад бас гүзэлцгийн амт оруулаад дээр нь бас юм нэг гүзэлцгнээсээ жижигэн хийчээд дотор нь хийвэл бүр гоё болоо. Бүр гоё амтсан. Одоо бид нэр юу баа? Одоо желатин дэвтээс нь желатин маань ингээд ийм болчихно. Одоо ийм бүр өтгөрсөн шүү дээ. өтгөрөөд ямар сүүн байхгүй болчтой.
Яа халаах. Одоо энийг нэг пэйжэнд нэг 30 секунд 20-30 секунд хийгээд тийм халаагаад тэгээд за энэ пэйжэнд 20-30 секунд хийчих. Пэйжэнд 30-40 секунд хийгээд халаахаар ингээд буцаад сүүндээ хайлаад сүү маань буцаад сүү болчихж байгаа юм тий. Сайн сүүг болсон байсан шүү дээ. Ингэж хайлаад хийлээ. Амархан бүр нөө савн дээр давхар савн дээр бол халаагаад тахаараа юу. Их олон ажилтай байсан. Ингэж л өөр тайлч. Желатин ууслах гэж. За тэгээд одоо эндээ whipping cream хийнэ. Энд чинь нэг аяг орчим 250 ml орчим. Желатин пэйжэндийг халаагаад ингээд бүр ууслаа хайлуулад ийм болчихно. Тэгээд желатин хүрснийхэн дараа одоо ингээд хүрснийхэн дараа баг багаар ингээд тархтаа зураг орлоо. Желатин тархтаагаар тэгээд хайлаад. За тэгээд түрүүний миксерсэн манай whipping cream маань ингээд ийм өтгөн крем болсон байгаа. Ийм өтгөн болсон ийм сүн крем шиг. Тэгээд энийг хатаа зурган болгоо хийгээд халах гэсэн үг. Тийм хийгээл. Тэгэхээр би жоохныг хийгээд хийгээд одоо жигд болтол ингээд зурчих хэрэгтэй. Тэр нь энэ жижигсэн гүзэлцгээс хийж болох болно. Идрэлтэй. Холж болно тий. Дотор нэг үзэлцэг авчиж хэцүү. За энэ нэмгийн нэмгийн эрчнүүдийн болохоор одоо ханаар нь наах байгаа тийм ээ. За ингээд одоо эхний хэсэг нь сайн хөдөлгцсөний дараа дахиад whipping cream-ийг хийгээд ингээд сайн гараараа халаад нэг миксерт шаардлага. Ер нь гараараа л зурх хэрэгтэй юм шиг. Миксер чаяг очтой болчихно хаа гэж. Одоо баг бүгдийн миксер л бүгдийн тийм. Тэнгүүд энэ манай зурмаг маань өөрөө ингээд өтгөрөөд түрүүн тарагч аяг шингэн байсан шүү дээ. Тэгээ одоо болохоор нэг whipping cream-ийг хэрэг юм өтгөн тийм нэлээ өтгөрж байгаа. За энийг нэмчих үү? Тэг гэж. Ингээд гүзэлцгний дотор нь халчвал бүр гоё болж. Гүзэлцгний ширхэг. Нэлээ өтгөн болчих. Энэ удаа би тийд болохоор стакан дотор хүүхэнд ингээд жижигэн десерт болгож бэлдэж тавиул илүү одоо тийм маягаар үзүүлж байна. Та нар бол гэртээ бас ингэж хийж болно. Одоо кекс маань бэлэн болсон байна шүү дээ. Кексэн дээр хив байгаа шүү дээ. Хэвэн дээр энийг асгаад хөрөгчин 4 цаг болгож байна. Хөвтэй байхад ингээд дөнгөд нэг мөстэй давхар явчихчих. Гадуур мөстэй тортыг ярьдаг шүү дээ. Яг энэ дээр тийм мөс бий болгосон. Тэгээ хөрөгчөнд нэг 4 цаг болгочихоор энэ чинь ингээд барьцалдаа нилээн юу болчих. Одоо энэ нилээн тулж байгаа. Одоо ингээд манай мөс маань бэлэн болчихсон. Нөгөө хийсэн крем ихтлөөр аягүй гоё. Крем нь өөрөө ингээд тийм холигдоод тархтайгаа холигдоод энэ дотор баг баяр хийж байгаа юм ч юм. тэгээд Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. Нилийн өтгөн болсон байна тий. тийм нилээн өтгөн болж байгаа. Тэгэл эн чинь хөрөгчөнд ороод бүр жилээ болно. She's up all night to the sun. I'm up all night to get some. She's up all night for good fun. I'm up all night to get lucky. We're up all night to the sun. We're up all night to get some. We're up all night for good fun. We're up all night to get lucky. We're up all night to get. За одоо энэ сиропыг бас хамгийн ингэж нааж өгөөд юу яавал тий. Энэ дээр нэг ингэж чи наа чи үзэлцэн бас нэг арай тий. За энэ за бич. тэгээд хүмүүс өөрсдөө дугаараа яаж л хиймээр байна. За айгүй үзэмжтэй юм бас тий. Тэг ингээд бэлдээ тавьчихвал заавал ийм аяга штэ өөрөөхөн тутаа ястгаа. Ямар ч хэлбэртэй тий хийж болно штэ өөрөөхөн сонирхлоо. Тэгээд бэлдээ тавьчихвал хүмүүс ингээ орж ирэх нь десертэн дээр хүүхдүүд айгуул туртай хийдэг. Гэхдээ дандаа цагаан сар орчин нэг юм бууз гэж хүүхдүүд иддэг шүү дээ. За энэ сте гоё болчих тий.
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. За бодрогын жаргал өстой маш гоё десерт суулаа. За энэ дээр ч хэрэг. За Яг ингэж цуглаад туршлага солилцохоор маш гоё юм аа. Бид нар чинь яг нөгөө тийм зураг хараад ингээл жороо. Одоо болохоор бүгд яг гар бие оролцоо сурч байгаа нэг юу гоё. Үр дүнтэй. Энэ дээр ч юм уу тийм. Таман дуустал. Яг ягааны юм тавил гоё юм уу? Ягаан айгуу гоё. Ер нь өөр ингээл үзье те. Тэгээд хамгийн гол нь тарг хийж байгаа. Тарг жоохон цэцгий орсон болохоор ер нь бол тийм их гурил биш яг мөс хэсэг нь болохоор аюу амттай нэг таргалуулахгүй арай калори багтаа гэсэн десерт. За одоо бүгдээрээ бор янгийн гурлыг зуръя. Гурлаа зурхад надад 100 мл халуун ус хэрэгтэй болно халуун ус. Тэгээ халуун усн дээр нэг 40 мл орчим нэг ургамлын тос хийгээд за ингээд 40 мл орчим ургамлын тос хийгээд за тэгээд масал 30 г масал энийг 60 агаар талын хийчихнэ гэсэн. Шар тос. Гол нь шар тос хийж гиснээр бор янгийн өөр нэг юм бутарсан хамт байдаг шүү дээ. Бутарсан юм болохоор шар тосондоо байдаг. Тэгээ шар тосноос баг зэрэг хийж өгөх хэрэгтэй. Энэ бол би 30 г орчим шар тос хийчихье. Шар тос дааш шар тосоор хийчихвэл айгүй юм хатаад дэдгийн. Одоо төлөвлөлттэй. Тэгэхээр масалтай ургамлын тостой жоохон хольж төлөвлөж өгч байгаа. За тэгээ энэ дээр нэг жоохон чимэгт авсан. За нэг чимэгт авсан хийгээд. За тэгээд тоснуудаа ерөнхийдөө бол тоснууд усан дотор тоснуудаа хийгээд авсаа хийгээд саа уусгаад утгаад байгаа гэсэн. За шанзанд болохоор энэ бор илсэн сахар тий үзэн самар тий тэдгээр нь Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. За одоо бүгд гурлаа зуръя. За би 2 дугаар гурил хэрэглэсэн борын юм гэдэг утгаар нь 2 дугаар гурил чинь бас биеийн дээрээ илүү хэрэгтэй. За нэг 2 аяг орчим одоо гурил хэрэгтэй. Өөрөө тэгээ гурлаа гурил зурдаг штэ нэг яг бууцны гурил зурд. Юм бууц хийж чаддаг адилхан дөө. Тэгэл өөрөө харж байгаа зурдаг штэ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Good Fries. За ингээд одоо бүгдээр бор юм гэлээ. За түрүүний зурсан гурал маань ингээд гоё. Яг сайхан амарцсан байна тий. Тэгээд зурсан гурлаа юу яаж авах вэ? Нэг ингээд нөө бууцны гурал шиг ингээд гэж байгаа 12-аас 13 тонцоо баачих. нэлээд жижигхэн байна гэсэн үг шүү дээ. За хэдүүлээ шанзаа бэлтээ. Тэгээ энд нь болохоор энэ 70 г үзэм, тэгээд нэг 70 г самар, нэг 100 г орчим сахар бүгдийг холино. За мөн энэ бор сахар. Энэ болохоор нэг бурам гэдэг энэ dark brown sugar гэдэг нэртэй. Тийм одоо бурам гэвэл ялаа зүгээр нэг юу амттай. Цуутай ч юм шиг, давстай ч юм шиг тийм сахар байна. Тэрнээс юм. Тэгээд шар тос 30 г. Гурландаас шар тос орсон. Гурландаас шар тос орсон. Шанзандаас шар тос игээд. Тэгээд бас масл. Дан шар тос хийж яриа хурцлчихна.
тийм болохоор баг зэрэг маслсан. Хурлаа 12 500 болж байна. Тийм 12 500 очиж. Тэгээ баг зэрэг урамлын тус. Нэг 40 мл орчим. Тэгээд эдгэргээ хоорондоо сайхан холиод бацнаа. За ингээд урамлын тусыг жоо шингэндээ олжоод одоо энэ дээр хэдүүл 10 хурлаа гэсэн үг. Чи ер нь энэ жарыг хаанаас ялсан бэ? Энэ жарыг бас интернет ухаж байгаа л сурсан да. Гэртээ хийжсэн юм уу? Тийм нэлээ хэд хийсэн. Борын өгөлтөө болохоор очтой. Баг бахтай айгүйх борын яддаг гэсэн шүү дээ. Төлгөөрөөс нэг борын яваа. 10 жил байхдаа. За хурлаа. Аган хурлаа болохоор өөр ингээд харж байгаа тааруулж энэ жоохон нэг Яаж тааруулах вэ? нэлийн энэ жоохон ингээд юм яг чи энэ Хаач юм шиг. нэлцэн хаагаад аа жоохон ингээд нэг хуурайд болох хэрэгтэй. Тэрхий нэлцэн хаахад нэг гайх тослох гэсэн үг тийм. Тэгэхээр тэгэл өөрөө зөв шансныхаа бүх орцуудаа холиол баазна гэсэн үг. Тэгээ бууцны мах бэлтэж байгаатай адилхан юм шиг. Яг наач яг ер нь бууз хийж байгаа юм тийм. Одоо энийг гоё ингэ илтчихсэн юм байна. Тэр нэмэх юм заа. Яа бууз шиг л бууцныг зузаан байгаа юм. Тэгээ дотор нь хийгээд ингээд чимхээ. Тий, тэгэл бууз шиг чимхээл тэгэл жигнүүртэй тавих оронд документ хийн гэсэн үг тийм. Шахсан. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. Ингээл яг бууз чимхэж байгаа юм шиг. За ингэж Гурлнуудаа ирэмгийн нэмгэн илдээд голд нь хийгээд өөрийнхөө дураар ингэж чимхээ. Сайхан ингэ. Нэг бүлки болчоод тийм гараа жоохнараа ингээд борыг хэлчихсэн. тэгэхээр юм том явж хийж байгаа юм. Тийм, ер нь бол хив байвал яг ингээл том хивэндээ гурлаад арж байгаа л шанзаа хийж байгаа л ард нь чимэхэл ингээл хийж болох гэсэн. За энэ авчихсан гоё. Борыг би гэртээ нөө пайны хив байдэн штэ, нэг гэртээ нөө пирог хийдэг хив байдэн штэ. Яг тэрэн дээр яг борыг ингээ хийж бас үзсэн. Болж илээ. Тэгээ том пайны хивэнд ч гэсэн хийж байна. Ингээл шанз маань нэлээ их учраас шанз надаа миний бодлоор шанз нь ахиух байхгүй санагддаг. Бол нэг борын хичээл гурил ихтэй тэгээ дотор нь 13 байдаг шүү дээ. Нэг дэлгүүрээс аваад энэ ч болохоор ч аюу үзэм самар тий бас бурам шаардлагаас энэ орж болохоор Өнөр бол хамаагүй шүү. гоё уншиж байна. Хамаагүй гоё амттай болдог. Шаардлагаас 13 ярих байсан. Бид нар ч багтаас 13 л зурж мааж байдаг. Энд чинь бас тэгээ дээрс нь одоо эрүүл хоолтын нэг төрөл болох болоо гэж би бодоод байгаа. Яг л 2 дугаар гурил хэрэгжилж чинь шанзанд нь 10 гурил хэрэгжилж чинь. Тэгээ үзэм самар те хэрэгжилж чинь. Тий. Хотод гизний бүрэлдэхүүн хөдөлгөөнийг их сайжруулна. За ингээ хүнсний бодог таван дээр сажаад ийм юм байна. Манай баасан жаргал маань маш амархан хийгддэг хөнгөн зур шиг биднэрт танилцуулж гэж байгаа. За энэ маань маш амархан тэгээ ширээний чив болох таа. Тийм, тэгээд ер нь бас их өглөө хийгээд идэх айгүй уяг Хурдан гэсэн тий. Тийм, тэгээд би өглөө тий, яг ойрт би жоохон хийж өгөхгүй байгаа. Ер нь удагтаа би өглөөд нөхөртөө хийж өгье. За ингээд түрүүн Тэмүүлэнгийн зөвлснөөр би өндгөө энэ дээр харлаад 4 ширхэг өндөг орно. Яг би 6 хүний порцийг л хийж байна. Нэг хүн нэгийг идэх гэж тооцоолоо. Цагаан сарын үеэр бол
бас Жохон хийгээд тавьчих тий. Цагаан сараар нэг байдгал нэг салаад байдгал нэг бас юу хийгээд тахаар зүү шийдэж яхаар яг бас нэг иймэрхүү сонирхолтой байх үднэс. Мөнгө зөмчтэй. За дөрөв өндгөн дээрээ тий ногоон сонгоныг хийлээ. Ногоон сонгон зүгээр цагаан сонгон yan шүү юу ч хийсэн болно. Хүн дуртай зүйлэл. Өөрхөн идэх туртай ногоогоо хийгээд. За тэгээ энэ дээр давсаар онтлал. Тэгээд хүн өөр тааруулаад хийчихэн тий. За энэ дээр өрсөн бяцлага нэмээд пармезан нөө. За ямар ч зүйл гэж байна. Зөөр ер нь зөөлөн бяцлага. Зөөлөн бяцлагыг үргэлжлэж тий. Ер нь бол ялгаагүй дээ ялан ч хэлж шүү дээ. Ер нь бол би зөөлнө гэж хэлдэг юм да. Гауда, моцарелла тий. Моцарелла бяцлагыг би ер нь хийх таадаг. Бяцлага их байвал бас гоё амттай бол тий. За ингээд энэ хэдэг нэг төлчих юм тий. Жохон там сан болох уу? За гайг баха. Өөр хийж юм нэмж хийх юм байна. За ер нь бол ингээд болцсон. Тийм. Тэгэхээр нөгөө өндөг сэр, ногоон сонгон давс гэсэн дөрвөн зүйлээс л бүтчихлээ л дээ тий. Яг хоо Энэ маань ингээд 12 юу 6 би яг тий 6-ыг хийж 6 байгаа. хүн Тий. Одоо яг хийх явцад угаасаа юу яана? Би одоо талхан суурьтай хийж байгаа. Тэгээ илүү бэкон илүү гарах юм бол би бэкон суурьтайгаар одоо сакс хэлбэрийн болгож хийж үзүүлэх гэдэг юм. За энийг одоо талхаа явах хэрэгтэй. За энийг ингээд түр тавьчих. За тэгвэл жоод яаж байгаа. За талхаа би 6 шиг талхаа сонгож авч байгаа. За ер нь бол юм сэндвич талхтай. хэрэг олон зөөлхөн бол бас зарим нэг сэндвич талхнууд хит их зөөлхөн байдаг шүү дээ. Тэр болохоор ингээ бутраад айгу онцгой болчтой тий. За би түрүүний хинээс юм хив авсан. Энийг нэгээр ингээд өөр хилээд авчаарай. За. Сэмж би тэгж дарах уу? За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. За одоо ингээд нөгөө хөөргөлд гаргаад ирсэн талхаа үлдэх юм уу? Тий. Оо за. Нэмгэлж өгч байна. Нэмглээд тэрнүүд л ингээд тээх бас хөвсгөрийн жоон дарж байна тий. Энэ тэгвэл нөгөө юм капкейкний ивент хийж байгааг бодохоор хөвсгөр авах юм бол нэгт тэгээд ийм хумхар ийм аяг шиг болох юм. Аяг шиг тий яг зөв сакс шиг аяг шиг гэсэн. За ингээд наадхаа голоор нь хуваанда. Бас нэг хувааж байгаа тий. Тэгэхгүй шууд тавьчихад голдоо цоордог ч юм уу тий. Голоор нь яг ингээд 6-гаа альбед тавьчин да. Ер нь бол айгүй амархан болтой. Ингээд манай нөгөө гэрт яг юм нөгөө дардаг юм бүр таарсан хив одоохондоо байхгүй аваа. Би тэгээд утгаар ингээд дөрөв талыг ингээд бүр хийлээ. Тэрүүхэн тэндээ номдлчлаа очсон шээ. Юу ч юм дараа тавьчихараа айгүй амархан цэцтэй. За халахын гэж хэлхий яг удаа л харж байна. Шинэ сурч байна да. Нэг юм одоо талхал одоо нэг юм хэвэндээ орно л гэсэн. Тэгэл энэ дотроо ингээд суулгаад байна. Илтсэн учраас хэлбэрт орох нь болоо. Айгүй амартай. Тэгэхгүй л хөвсгөр яхаараа талхаж байгаагаар хөвсгөр яхаар нөгөө харган буграад гэж муугаад тий талхаж. Тэгээ Европ ингээд хоёр талаас нь суулгаад тэгээ захуудыг Европ бас арай жоохон зузаан дуулж өгч штэ ингээр. За энэ хоёрт балан зургаад нь ямар ч гэсэн талхахныхаа юу хийч тий болно тэгээ. За энэ нэрэ том учраас томоор өгчөд нь хийгээд бас нэг хайхтар энэ талхныхаа дээш хит их өндөр байгаад нэг онцг байна. Ерөөдөө энэ хэвэндээ суулгаж өгөх юм. Аль болох доошноо сайн суулгаж өгвөл их зүгээр юм шүү дээ. Аяга нь илүү сайн болгоно. За ингээд тий. Одоо ингээд бэкон байгаа тий. Ерөөхдөө нөгөө би юу ачлаа? Хуудсан бэкон. Тий. Нөгөө бэкон өөрөө нэлээ урт. Урт болохоор энэ капкейкэнд ингээд дэлгээд ингээд тавих юм л та. Тэгэхээр бас хит хурд болчих гээд байна л да. Ингээд хоёр тишээгээ болтойгаа. Тэгэхээр нэг баг зэрэг би ингээд яагаад сарцсан уу тий. Зүсэд ингээд авцсан. Тэгээд бэкний голд нь ингээд суулгаад өгч. Угсаа илүү гарах юм тий. Овно нэрээ халаасан байх шаардлагатай юм. Хэдэн градус? За ёо сайн халдаг бол тэгэл 170 нэг 15 минут орчим байх хангалттай.
За ингээс болгоод өгч чинь. Амархан байгаа шүү дээ. Тийм байх тий. Аюу амар. Одоо тэгээд тэр өндөгтэй зураг маяг шийх юм уу тий гол нь. За. Чи хөөрхөн санаатай хүртэл айгүй амархан юм. Амархан. Тэгээ айгүй үе хамгийн гол мөр айгүй үег. Тийм байна тий. Тэгээ штэ. Беконтой өндөгтэй тий. Тэгээ сиртэй юм чинь. За одоо ингээд нэг бэлдсэн зурагаас ингээд нэг халбаглаар гарах юм байна тий. Тэгээ яг уг нь жоохон дүүргээд хийчвэл бүр зүгээр. Яг би 100 хэрэг болох. Би бас нэг бэкон одоо энэ талхан сакстай одоо суурьтай байгаа шүү дээ. Би бас нэг хоёр хажуу талд нэг хоёр ширхэг бэкон суурьтай хийх гээд байхгүй юу? Бас сонирхол надад зурмж байгаа бүрх юм байна уу? Бэкон баг 12 болчихоор биш үү? Тий 12-ийн гүцэгээд хийчих үү? Бэконээр чинь баг 12 болохоор юм шүү. За ерөөдөө нэг иймэрхүү. За тэгэнгүүтээ бэкнэр хэрвээ ингэж суур хийх юм бол уртаар нь хийж чадна. За ерөөд ингэж нэмэх хэлбэртэй тавиад тийм нэмэх хэлбэртэй тавингуудаа үзүүрүүдийг ингээд нөгөө онгорхой байгаа тал руугаа ингээд юу яагаад таагаад нуглаад тэгээд нөгөө юу яагаад бас нөгөө зайгаа чимжээд шиг болох бас хэлбэрээ үүсгээд юм уу. Энд чинь нөгөө тэгээ бэк юунд оон дараа гараад ирэхээр яг аяг шиг бүр яг хэвтэй болцсон байд сакс шиг болцсон байд. Энд чинь нөгөө тос нь гараад жон жижигрээд сууж өгөх тийм. За ерөөдөө миний өнөөдрийн авчирсан нөгөө бэк маань өөрөө нэг уутыг л авчирсан болохоор ингээл таарж байна яг ингээд яхаа нэгээр нь хийгээд тусгач тийм. Энэ бол маш амархан учраас олныг хийгээд ширийн дээрээ тавьчихаар тэгээд нэг олон зочид ирэхээр ингээд нэг жижиг тавганд хийгээд тавьчихаар бас нэг хоол арай хоол болоог байхад нэг тийм амын зугаа болгоод идээ сууж явах бас айгүй айтайхан байдаг ш. Хүн цагаан сараарч гэлтгүй ер нь гэртдэг олон хүмүүс ирсэн тийм үед бол хийвэл их зүгээр. За ингээл болоо доо. Юм амархан. Одоо энийг нэг халсан овонд халцсан уу тий? 15 минут тий. Тэгээд гаднаас нь харж агаад. За. Тэгэл гаднаас нь харж агаад авна да. Ер нь л 15 минут. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. Бэстэ хөрхөн болчихсон юм байна. Яг юм нэг хэлбэртэй бэлтээ болсон. Яг ингэ голдоо нүдтэй байгаа юм шиг харагдаад байгаа надад бол өөр хатбар бас ингэж авах. Өнөөдөр нөө жоохон баадлахын юу ба капкейк сайн туслах хэрэгтэй. Баг тусалсан жоохон наалцсан юм. Уг нь ерөөсөө ингэж наалдах ёсгүй. Тэгтээ наалдах юм. Энэ сайн туслах. Зарим нэг нь наалдах, зарим гай. За би өнөөдөр хүрэн манжингийн салат хийх гэж байгаа. За энд маань төмс ерөөсөө орохгүй. Хүрэн манжин өндөг дарсан үгстэй орж байгаа. Чансан өндөгтэй байгаа. Тэгээд маш амархан. Гэтэ нэг юм юу хүрэн манжины юм чихэрлэг амттай байх шүү дээ. Ерөнхийдөө нэг юм чихэрлэг амттай. Тэгээд винеградаас өөр. Тий өөр зүгээр би өөрөө өндөд хийж идэх туртай аюу амархан болохоор. Тэгээд хийгээд юунд дээр сайтн дээр тавьсан байсан тийм тавьж ирсэн. Тэгээ бас хүмүүс их сонирхож ирсэн учраас амархан болохоор цагаан сараар бас хүмүүс олон төрлийн салат хийхийг боддог штэ. Тийм болохоор би цагаан сарын дугаар дээр хий гэж бодлоо. За тэгээд хоёрын бас нэг нь дахиад салат хийх үлээ. Тийм. Болроо. Миний хол айгу энгийн зүгээр нарийн ногоонуудаар. Ер нь хоёр цагаан сараар хэдэн төрлийн салат хийдэг вэ? Цагаан сараар чи юу штэ. Ам бол 2 өжөө сая 3 болсон. Гэртэл айл хэсэл аав ээж эмээ өгөх явж идэл тэгэл цадаал тэгэл дуусна штэ. Ер нь шинэ жил цагаан сараас бусад үеэр гэртээ яг хоол идэг. Яг хоол идэггүй 2 өдөр бол их тэр. Шинэ жилээр чинь бас яг тийм. Яг ингээл админд очиод гэртээ очиод ахиндаа ороод эцээр л сүлдээгэл пик дүүрэл тэгэл гэртээ орж ирээд юу хоол идэв.
Бүрэн манжигаа хэдэн минут чамсан бэ? Ер нь хэр хурдан болчтой. Эхлээд нь жоохон хурдан чанаад одоо өвчтэй дээр чанаад тэгээд дараа нь баг тал дээр нэлийн байлгачтай. Ер нь тэгээд ингээ ажиллах дээр сүүлийн үеийн залуучууд ч тэр хүмүүс тэр айгаа эрүүл мэндэд айгаа хаардаг болчихжээ. Идж байгаа хоол хүнсээ энэ юу орж юу сайн яадаг гэдэг тухайг аваад суралцж болсон. Тийм бас сонирхол болсон. Ер нь бол тэр идэж чаддгүй ч гэсэндээ сайн гэвэл тэгэл идэж сураад байдаг болж байгаа шүү дээ. Би бол идэж чаддгүй хүнс ногоогоо бол идэж сурцсан. Ямар ногоо байсан юм? Ногооч гэж манай одоо хөрхөн бол ер нь арцтай юу бодоотой шүлхэнгүүтээ одоо дээрэс нь арц баг зэрэг хийж гэдэг тийм хол тэр ер нь бол сэрүүний үйлдэлтээс ихэд айгүй сайн хэмрэл тэр холыг анх би ирж юу одоо ирж арцтай шүлгээд байгаа гэдэг тэр ер нь бол өстой идэж чаддаггүй байсан. Харин тийм. Одоо бол маш дуртай болсон. Тэр чинь харин яг анх ихээр аягүй сонио юм байл шүү дээ. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. Одоо бүх ногоонуудаа жижиг дөрвөлжин ирсэн байгаа. За өндгөө хийгээд үрцээ, бүрэн манжин, өндөг, сонгон, ногоон сонгон по. за одоо яага майонез. За майонез тааруулаад чинь. Ба зэргийн за тэгээ амсч үзэж байгаа давсаа юм уу гэсэн чихрийг тааруулчих болно. Стам. Бодож чиглэлтэй. Ерөөсөл 3 манжаа өндөг хоёроо чанаад тавьсан байхад бол тэгэл бараг 5 минут л ажиллах юм шүү дээ. Саршин төгссөн байгаа. Айл болгон бараг одоо бууза хийгээд хөлдөгөд ихэлсэн баг тийм ээ. Тэгэхээр одоо бүсгүүчүүд бид нар бүгдээрээ л цагаансаар ойрт тусам завгүй байдаг. Тэгээд айл болгоны гарын бууз чимхэлтүүд ондоо байдаг тийм ээ. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө гарынхаа чимхэлтүүдээс сонирхуулаад ингээл хийдэг учраас нас орсон. Тэгэл айл болгон буузад төрөлөг ислам. Айл болгон өөр юм шүү дээ. Чимхэлтээс шалтгаалаад ондоо шүүсэн шүлтөө ямар тий яаж чимгэснээсээ чимгэлтээсээс хамаарал тэр нөгөө бууз хэрэг шүлтөө гоё болж юм хэсэгчлэх гэдэг. Та нар ер нь Азийн бууцандаа юу хийдэг вэ? Зоос хийдэг үү? За ер нь бол зоос тэгээд алууд ер нь зоос хийдэг. манай аав ээжүүд анх сүүлийн юу хийсэн дан. Тийм үү? Дан өөх хийдчихвэл тэгээд тэр наадтай байна. За одоо бүгдээрээ за ерөөхдөө болчлаа. Одоо чимгэлтүүдээ хийгээд тавьчих. Цэг хитэн чимгэлтүүд мэдээж бүрхээ бууз. Айл болгон. Тий айл болгон хийдэг тий. Хамгийн энгийн чимгэлт. Энэ чимгэлт аяг хурдан тий. Хурдан за би махаа жоохон бах хийчих. Тэр нь бол ингээд Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. Би нэг ийм хөө. за Дөрвөлжин цэцгэрхүү. Ингээд хоёр талыг ачаа. Дараагийнхаа хоёр талыг хараа. тэгээд энэ хоног дэлгэчин тий. Уруугаа оруулаад гонд нь хэлээ. Ачуудлуудыг хамт чигээр. Ингээд нэг За ингээд дөрвөн цэцэг гэдэг юм хөө. Баасан жаргалтайгаа нийлээ, болроотойгоо нийлээд 17 ширхэг одоо 17 8 болсон баха. 17 8 ширхэг 18 болсон. 18 төрлийн чимхэл үзүүллээ. зүйлээ. Энэ бол бэлгэн ингээд зөв
ингэж хийх хэрэгтэй. Тий. За одоо цагаас шихлээ. За гэхдээ яг ер нь бол яг эднэрийг иймэрхүү чимхэлт байдаг гэсэн зүгээр нэг санаа тий. Ингээ үед л ингэж хаяа гой сонирхолтой үднэс хийвэл зүгээр ах. Тиймээс яг цагаан сарын бууз, баярын бууз гэх юм бол яг л нэг айлаа долооны хэлгэл нэг бүрхий. Буусуудаа одоо ингээд яг зүгээр тайлбар гэх юм бол за энэ ингээд 3 төрлийн амсрын одоо ингээд нээлттэй 3 төрлөөр чимгсэн байж гэн. За гонцгой бууз гэх юм бол за энд нэг гонцгой бууз явахын гот дээрээ нэг 2 толгой юутай юм шиг чихтэй ч юм шиг нэг юм хэлбэртэй сонирхолтой бууз байж гэн. Тэгээ бас нэг гонцгой хэлбэр гэх юм бол саран маягтай ийм бууз хийсэн байна. За нэг жижиг одоо хуушур ер нь энэ чимгэлтээр хуушурны чимгэлт гэж бараг ярьдаг гэдэг юм тий. Тэгээ энэ ихтаас яг бууз олгоод ашигласан ч их сонирхолтой айгүй тийм цэвэрхэн гоё харагдаж байна. За гонцгой буузан дээр энэ бол яг зөвөр яг үндсэн гонцгой бууз байж байна. За гонцгой буузуудад юм байна да. Бүрхий чимгэлт гэх юм бол за энэ үндсэн бүрхий чимгэлт байж байна. Тэгээд энэ цэцгэн бууз гэж нэрлэдэг цэцгэн бууз юм байж байна. За энд болохоор яг бас бид нар яг мэрэгжлийн бус зүгээр нэг өөрсдөө гэрээ эзэгтэй гэдэг үг болохоор шинэ чимхэлт хийсэн байна. Тий. Нэг ийм хөдөө байвал болчих юм уу? Тэгээ одоо нэр усыг мэдхгүй тэгээ байх яг өөрсдөө чимхэлт гарч ирээ. Зохиогоол тэгээд байна л да. Яг нөгөө бас мэрэгжлийн хүмүүс биш болохоор жоохон юу харагдах үүднээсээ ч гэсэн бас жоохон дутагдaltaй байж магадгүй ойлгоно үгүй. Тийм бид ч ерөөсөө гэрээ эзэхтэй гэдэг үгнээсээ л хэлээ. За тооёрын маань хувьд цагаан сараар яг энэ чимхэлтийг дагнаад хийжээ гэсэн тийм чимхэлт байна уу? Надад бол айгүй хөөрхөн харагдсан болохоор энэ бэлэн. Тийм. Надад бас яг надад чиг таа. Тийм энийг яг өнгөгийн одоо улаан ногоон шар бууз хийхтэй яг ийм бэлгэн хийвэл их Маша Миша гэдэг хөглтэй кинон дээр гардаг шүү дээ тий. Ер нь тийм мастергийн хөглөн дээр айгуу сахаар айгуу амархан ингэж нэг ингээл хийчдэг. Тий. Хүүхдүүд бас нөгөө сонирхол заримдаа хүүхдүүдгүй байдаг тий. Хүүхдүүд ч айгуу нөгөө өнгө мөнгөийг харж царайдсыг харж бас хоол хийдэг болсон одооны хүүхдүүд тий. За бууцтайгаа цуг идэх нэг бүнхэн хурдан нарийн ногооны салаа. Гэт үрцэг помидор салаад навч шугаа хойлоо. Тэгээд дээр нь цэвэр нэмгний шүс шахаж хийгээд алин тус. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. Жонццгээ. За тэгэхээр үзэгчтэй энэ удаагийн дугаар бол маш хэлбэг дэлбэг. За ийм сайхан ширээгээр одоо бид нэр амттангаа ингээд дүүргэсэн байна. Тэгэхээр та хоёртой бас Sweet Kitchen-ийнхаа галтгоонд өргөдөж орж ирсэн. Маш их баярлалаа. Тэгээд өөрсдийнхөө гарын жороодыг бас үзэгчдтэй харамгүй хуваалцсан баярлалаа. За ингээд бас бүл хоёрыг бас те нэвтрүүлэгтээ урьж оролцуулж те хоёрын бас бяцхан гарын жорноос маань хуваалцсан бас баярлалаа. Хүмүүстээ маш баярлалаа. Энэ удаагийн дугаар маань маш онцлогтой байгаа. Сар шин удахгүй болох гэж байна. Тэгэхээр гэрээ эзэгтэй нар маань сар шинийхаа одоо ширээг бас шинэлэг байдлаар чимхүүд бид өөрсдийнхөө чадан ядаг хийдэг зүйлсүүдийг бас хийсэн байгаа. За тэгээд 17-аас 18 төрлийн энэ чимхэлттэй бууцыг хийлээ. За тэгээд шинэ ногооны салат хийлээ. За маш амархан хийгддэг энэ 100 шиг бас хийлээ. Энэ ширээн дээр маш гоё харагддаг. За тэгээд хүрэн манжингийн салат. За дахиад бас нэг өөр төрлийн ногооны салат. За тэгээд нэг онцлогтой нь бол бор хэвинг
гэртээ хийсэн байгаа тий. Яг л дэлгүүрийн борын юм шиг харагдаж байгаа. Тэгээ амт нь ч гэсэн үнэхээр гоё. Амтж үзсэн шүү дээ. За тэгээд энэ бол маш шинэлэг цагаасараар бас теги хайртай гэр бүлийнхэнтэй ойр татныхантай ингээд гар гартан зориулаад юм эсвэл ингээд баярхаа ширээн дээр ингээд тавихаар тий гоё амттай юм бэлуу мус торт үзэлцэнтэй мус кек хийсэн. За энэ бүхнийг хамтдаа хийж нэг өдрийг бүтээлж өнгөрүүлсэн та хоёртаа маш их баярлалаа. За тэгэхээр дараагийн дугаар хүртлээ үзэгчтэй түр баяртай дараагийн удаад бид бүр гоё илүү сонирхолтой амттангуудыг та бүхэндээ зааж өгөх болно. За дараагийн дугаар хүртэл үзэгчтэй түр баяртай та бүхэн сайшиндээ сайхан шилжээрэй. Nights again.